Сайн байцгаана уу сонсогчдоо Book Mama podcast-ийн 12 дугаар эхлэхэд бэлэн болсон байна. За бүгдээрэнд нь сонсож байгаа энэ цаг мөчийн мэндийг Бүжээ болон Амка битэрийн зүгээс хүргэж байна. Сайн уу Бүжээ? Сайн уу? Сайн байцгаана уу? За та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргье. За манай өнөөдрөөс эхлээд ер нь подкастыг маань Бүжээ битэр та бүхэндээ хүргэх болно. За инхлүү маань алсхол усыг зорж суралцахаар болсон тул цаашдаа подкастаа үргэлжлүүлэх боломжгүй нэлээд завгүй болж байгаа учраас ингээд өнгөрсөн 11 дугаарыг хамтдаа бичлцээд тэгээд өөрийн одоо сурах их үстэй шамтгаар шийдсэн байгаа. За тэгээд эдүүнээдээ бас сонсч ивэл маш их баярлалаа гэж хэлмээр байна. Сурлага хөтөлбөрийн өндөр амжилтыг бас хүсмээр байна тий. За тэгээд энэ удаагийн дугаарыг бит хоёрын сонгосон номын талаар Бүжээ маань та бүхэн танилцуулах болно. За энэ удаагийн бидний сонгосон ном бол 21-р зуунд хөгүүдийг өсгөө гэсэн нэртэй ном байгаа. За энэ номын зохиолч нь Стив Видал гээд Австралиас гаралтай гэр бүлийн сэтгэл зүйч, сэтгэл засалчийн эмч хүн байгаа. Тэгээд анх энэ номыг 20-од жилийн өмнө хөгүүдийг өсгөө гэсэн нэртэйгээр гарч тухайн үедээ бол дэлхийд даяар танигдсан ийм сэтгэл судлаач болж чадсан энэ ном байгаа. Тэгээд энэ ном нь болохоор сайжруулан шинжилэн зовсон хэвлэл нь гэсэн үг юм аа. За тэгээд энэ ном маань 10 бүлэгтэй. За Амка бит хоёр маань 5 бүлгээр нь хувааж авсан байгаа. За эхний 5 бүлгийн Амка маань ярина. За сүүлийн 5 бүлгийн хороо би ярихад басан байгаа. За Амкагаас маань эхлэе. За эхний 5 бүлгийн эхлээд гарчгийг бас сонсогчдоо хэлээд өгье гэж бодож байна. Тэгээд энэ 5 бүлгээс яг өөрийн зүгээс яг онцолж сонсогчдоо хэлмээр байгаа тэр бүх зүйлийг хэлхийг би зорих болно. За нэгдүгээр нь болохоор хөгүүд гэж хэмбэ. Хоёрдугаар бүлэг нь хөгүүдийн хөгжлийн 3 үе шат. 3 дахь бүлэг нь тестостерон. 4 дахь бүлэг нь шин төрлийн эр хүнийг бүтээх нь. 5 дахь нь аавуудын чадах зүйлс гэсэн ийм гарчигтай бүлгүүд байгаа. За нэгдүгээр бүлэгт ерөнхийдөө бол хөгүүд гэж яг хин юм бэ гэдэг талаар маш товчхон танилцуулсан байгаа. За эндээс би бол 2 дугаар бүлгээс эхлээд та хэдтэй бас ярьж өгмөр байна. Хөгүүдийн хөгжлийн үе шат гэсэн бүлэг байгаа. За хөгүүдийн хөгжлийн үе шатыг ерөнхийдөө 3 үе шатанд хуваасан байгаа. За эхний үе шат нь бол 0-оос одоо төрснөөс хойших 6 нас хүртэл үргэлжилнэ. Хоёр дахь үе шат нь 6-аас 14 нас хүртэл үргэлжилнэ. Харин сүүлийн үе шат нь болохоор 14 наснаас нас бий гүц хүртэл үргэлжлэх ийм 3 үе шатанд одоо хөгүүдийн хөгжлийн үе шатыг хуваасан байна. За энэ 3 үе шатын талаар тайлбарлаж юун дээр нь яаж анхаарах ёстой вэ те? Энэ үе дээр хүүхдүүд ямар ийм өөр одоо зан чанар, өөр одоо үйлдэлүүдийг гаргадаг талаар бичсэн байгаа. За эхний үе шат байгаа 0-оос 6 хүртэлх үе шат гэж байгаа. За энэ хүртэлх үе шатыг одоо үеийг зөөлөн жилүүд гэж нэрлэж болно гэж байгаа. Өөрөөр хэлбэл яг энэ үед бол нэл хүүхэд бол нэл хүүхэд л байдаг. Яг ингээл хүү вэ нү, охин бэ нү гэдэг нь бараг л хамаагүй тийм үе гэж байгаа байхгүй юу? За энэ үед бол өөрөөр хэлбэл хүүхэд л хүүхэдтэй гэж ойлгож болно. За энэ үед хамгийн их хүүхдийн хөгжилд одоо нөлөөлж байгаа хүүхдийн хөгжилд ихээхэн хувь нэмэр оруулж байгаа хүн нь бол ээж нь байд юм байна. За учир нь мэдээж одоо хүүхднээс нэрэ байгаа учраас илүү л ээжтэйгээ ойрхон байдаг шүү дээ тий. Тийм учраас энэ үед бол ээж хүн одоо хөгүүдийн тухайн хүүгийнхаа одоо хөгжилд маш их үнэтэй хувь нэмэр оруулж өгдөг. Тийм хүн учраас цаг зав, сэтгэл зүрэхтэй одоо өөрийн сургаж мэдүүлэх гэсэн бүх зүйлдээ ээж нар ааваас нь илүүтэй анхаарах ёстой гэсэн үг. За гэхдээ энэ үе бол ингээд ээжээ анхаарах үе юм байна гэд аавууд нь ямар ч хамаагүй юм байна. Миний одоо анхаарах үе биш юм байна гэж бас бодож болохгүй. Зүгээр л та хоёрын оролцооны ээжийнх нь оролцоо, ээжийнх нь нөлөөлөл хүүхдэд илүү их байдаг үе шүү гэдгийг ойлгоорой гэж бас сануулж өгсөн байсан.
За энэ үед бол хүүхдтэй бол ээж хүн бол ерөөсөө хайрлаж сургах айгүй чухал байдаг. За бусдад туслах, бусдыг инэрх, бусдыг хайрлах тэр зүйл тэр хүүхдүүдийг илүү сайн одоо сургаж тэр зүйлийг хүүхдүүдтэй үлгэр дуурайл болгож сургаж өгөх нь айгүй чухал байдаг. 0-6 насны энэ үе бол хүүхдүүдийн одоо маш их зүйл сурдаг одоо оргил үе байдаг шүү дээ тийм учраас ээжүүд энэ үед илүү тулж ажиллах хэрэгтэй гэж байгаа. За харин 6-аас 14 нас хүртэлх үе буюу эр хүний чанаруудыг суралцгана гэж байгаа. За 6-наас хүрэхээр хөвгүүдэд маань ихээхэн одоо өөрчлөлтүүд гарч эхэлдэг юм байна л да. Өөрөөр хэлбэл одоо энэ үеийг хөвгүүдийн эр хүний шинж чанарууд асах үе гэж нэрлэж болно гэж байгаа. Өөрөөр хэлбэл энэ үед одоо хөвгүүд эрэгтэй хүн байх талаар суралцахыг хүсдэг гэж байгаа. За аавыгаа хараад аавтайгаа адилхан болмоор аавынхаа хийж байгаа зүйлийг дуурайж хиймээр аав тэгдэг учраас би тэгэх ёстой гэж боддог ч юм уу те эрэгтэй хүн гэдгээ илүүтэй мэдэрдэг. За тэгээд эр хүн байхад суралцдаг тийм нас гэж байгаа. 6-аас 14 нас. За тэгэхээр энэ үед бол ээжээс илүүтэй аавын оролцоо чухал өндөр байдаг гэсэн үг. За гэхдээ мөн адил өмнө нь хэлсэн шиг те ээжүүд нь те за би одоо хийдгээ хийчлээ одоо аавынх нь анхаарах үе гэж орхиж болохгүй ээжүүдийн оролцоо ч гэсэн энд чухал байдаг гэдгийг санах хэрэгтэй шүү гэж байгаа. За тэгээд энэ үед тэгэхээр аавууд нь яах вэ гэхээр мэдээж илүүтэй одоо эрэгтэй хүн байхын тулд одоо ямар байвал зүгээрөө те дээрэс нь одоо эр хүний тэр шинж чанаруудаас өөрөө бас үлгэр дуурайл болж үзүүлэх нь айгүй чухал байдгаа гэсэн санаа гаргасан байгаа. За гэхдээ энэ дээр бас нэг зүйлийг оруулсан байсан номонд маань за хэрв ганц би ээж байвал яах юм бэ те аав нь байхгүй бол яаж тэр ээж нь яг энэ үеийг давж гарах юм бэ гэсэн ийм асуулт байсан. За энд бол та юусоо одоо ингэж шаналлах хэрэггүй. Энэ үед та тийм магадгүй яг хүүдээ үлгэр дуурайл болох тэр эр хүнийг тийм эрэгтэй хүнийг магадгүй ойрын аваг ах эсвэл одоо найз нь ч юм уу эсвэл магадгүй багш нь ч юм уу тийм хүмүүсээр одоо хүүгийнхаа одоо хүмүүжүүлэлт нь илүү нөлөө үзүүлэх тал дээр нь хамтарч ажиллаж болно шүү гэсэн санааг оруулсан байсан. За тэгээд энд аавуудын мэдэх ёстой үндсэн бас 5 зүйлийн талаар бичиж өгсөн надад маш их таалагдсан. За мэдээж бүх аавууд л одоо хүүхдийнхээ хувьд сайн аав байхыг хүсдэг. Гэхдээ таны мэдэх ёстой 5 одоо чухал зүйлийг энд оруулж өгсөн байгаа. За нэгдүгüүрт нь бол эрт эхлэх гэсэн байгаа. За мэдээж нөгөө хүүхдтэй одоо за би аав нь хүмүүжүүлэлт нь тэгж жагаад л нэг ганц 2 үг дуурайд юу гэдгийг хүүхдээ хүмүүжүүлчиндээ гэж юусоо бодож болохгүй. Хүүхдийн асрах, хүүхдээ хүмүүжүүлэх тэр ажилд аль болох л бүр хүүхэд төрсөн тэр цагаас эхлээл идэвхтэй оролцож байгаарэ. За жишээлбэл одоо юу гэдгийг ер нь л нэг тийм одоо дадал гэх юм уу нэг юм ёс гэх юм уу байдаг шүү дээ. Хүүхдийг усанд оруулахад илүү аавууд нь оруулдаг. Яагаад тэгэхээр одоо илүү том гартай сэрэмжтэй байдаг учраас нэлээд хүүхдийг анх ээж нь усанд оруулахад маш эвгүй байдаг бол яг анхнаас нь аав нь дандаа усанд оруулдаг байхаар тэр нь магадгүй 5-6 нас хүртэл хүүхэд баг өөрөө усанд ортол нь аав нь хүүхдээ усанд оруулдаг ч юм уу иймэрхүү бас тийм гэр бүлийн нэг жижигэн дадал зуршлууд эсвэл ёс тогтсон тийм ёсууд бас байдаг. Тэгэхээр эцэг болж байгаа аавууд маань аль болох хүүхдийнхээ хөгжилд эртнээс анхаарч агараа. За хоёрт нь болохоор цаг гаргаарай За ингээл магадгүй маш завгүй байна. Маш одоо их ажилтаа, ачаалтаа та байж болно. Гэхдээ аавууд хүүхдтэйгээ тоглох, хамтдаа инээлдэх. За тэгээд тэр хүүхдтэй альва зүйлийг зааж сургаж байгаа цаг гэдэг бол маш чухал байдаг шүү. Тэгэхээр та тэр цагаа тооцож аль болох гэртээ эрт ирдэг за магадгүй ажиллаа бас тэгж зохицуулдаг байх нь чухал шүү. Тэгэхээр хүүхдүүдтэй гэр бүлдээ цаг гаргаж байгаарай. Миний хүүхдүүдэд одоо би их хэрэгтэй шүү, би чухал шүү гэдгээ бас аягүй сайн ойлгож ухамсарлаарай гэсэн байгаа. За гуравт нь болохоор хайраа илэрхийл гэж байгаа. За эрэгтэй хүн байхаар л нэг хайртай дурт одоо юу гэдэг аав байхаараа л
хайртай дуртайгаа нэг гоё илэрхийлж чаддгүй ч юм уу, эсвэл нэг хилчүүл хитрхи нэлон болчих байх ч юм уу, тэгж өрөөсөө санаа зовж болохгүй. Хүүхэд өрөөсөө л одоо эцэг их хайрыг бол мэдэрч өсгөх нь хамгийн чухал гэдэг. Тэдний хүмүүжил болоод тэдний одоо бодол санаа тий амьдралын хэм маягт нь хүртэл энэ бол маш эргээр нөлөөлдөг учраас үнэхээр та хүүхдээ хайрлж инхрийлмээр санагдаж байгаа бол хүүхдээ сайхан тэрврээд үнсээд тий эрхлүүлж болно. Тэрэнд өрөөсөө санаа зовж болохгүй. Ирэх болчих үедээ гэж санаа зовж болохгүй. Хүүхдэд өөрийнхөө хайрыг маш сайхан одоо мэдрүүлж ахын чухал гэдэг шүү гэсэн санаасан. За дөрөвт нь болохоор сэтгэлээ хөнгөл гэж байгаа. За өөрөөр хэлбэл те одоо нөгөө хүүхдтэйгээ одоо нөгөө заавал нэг амжилт гаргаа чи одоо юу гэдгийг чи хөл бөмбөг тоглож байгаа бол хөл бөмбөгийн тэмцээндээ ороод заавал төрүүлэх ёстой шүү чи одоо математикийн хичээлээ сайн давтаж байгаа олимпиадад заавал орох ёстой шүү гэдэг ч юм уу. Иймэрхүү байдлаар хүүхдтэй ч тэр өөртөө ч тэр заавал ийм тгийх ёстой, ингээх ёстой гэсэн зүйлүүдийг бити бий болгоорой тий. Альваа зүйлдээ өрсөлдөөн бий болгох нь одоо заримдаа бас их сөрөг нөлөөтэй байдаг учраас өөрөөр хэлбэл тэр өрсөлдөөн гэдэг зүйлд ч гэсэн хэмжээ хязгаар байдаг учраас альваа зүйлийг бити хэтрүүлээрээ. За тэгэхэд өөрийн мэдлэг одоо өөрийн чаддаг зүйл бүхнээ хүүхдтэй байнга зогсолтгүй зааж сургах нь харин чухал юм шүү гэсэн санааг энд гаргасан байсан. За сүүлийн анхаарах ёстой зүйл нь болохоор бүх ажлыг эхнэр ба хамтрагчтай тохихгүй байх гэж байгаа. За өөрөөр хэлбэл те магадгүй би л одоо ажилтаа учраас арга гэрийн бүх ажлыг чи хариуцах ёстой тий гэр орны ажиллаач чи бүгдийг хий чи ингэх ёстой харин би ингэж байгаа учраас чи л энэ бүхнийг зохицуул гэж юусоо хэлж болохгүй. Энэ нь өөрөө таны хүүхдүүд тэр болгоныг харж байгаа, сонсож байгаа, тэдний сэтгэл санаанд нь хүртэл нөлөөлж байгаа. Тийм учраас өөрөө бас те одоо ямар үүрэг хариуцлагатай бэ? За тэр үүрэг хариуцлага яаж хүлээж байгаа вэ гэдгээ хүүхдтэд үлгэрлэж харуулах нь айгүй чухал байгаа. Тийм учраас эцэг эхчүүд маань ерөнхийдөө заавал чи ингэстөө би ингэстөө гэх биш те хин үүрэг хариуцлага ухамсарсан байх нь чухал юм шүү гэсэн санаа энд гаргаж өгсөн байгаа. За 3 дахь үе шатаага 14 наснаас хойших үе буюу эр хүн болох нь гэж байгаа. За энэ үед бол хүүгийн одоо дааврын хэмжээ те эрэгтэй хүүхдийн тестостероны хэмжээ шилжилтийн насанд хүрэхийн өмнөх үеэс бараг 800% нэмэгддэг гэж байгаа байхгүй юу? Тэгэхээр өөрөөр хэлбэл энэ үед одоо жинхэнэ эр хүн болж байгаа гэж бараг ойлгож болно тий. Маш их одоо дааврын өөрчлөлтүүд даавар нэгсэж байгаа учраас маш их өөрчлөлтүүд хүүхдэд бол илэрнэ. За одоо энэ цаг үе дээр нь эцэгчүүд бол маш их анхаарах хэрэгтэй. Тэгээд одоо анхаарах хэрэгтэй гэдгийг эцэгчүүд юу гэж ойлгоод байдаг вэ гэхээр энэ их хүмүүжилгүй болж байна. Энэ намайг сонсохгүй байна. Хилээд ахад ингэж юм. Одоо гадуур тэмжээн, хичээлээ тасалж гин гэдэг ч юм ингээд болохгүй байна гэдэг ингээд байдаг. Гэтэл яг энэ үед өөрөө хүүхдийн дотор маш олон тий өөрчлөлтүүд явагдаад нөгөө дааврын зохицуулалтаа хийх гээд уучраа олохгүй ингэж яхад нь чи л болохгүй чи ингээд чамаас л болоод байна гэж юусоо ярьж болохгүй. Харин ч энэ үед нь хүүхдийгээ маш сайн ойлгож тий хүүхдэд юу тохиолдоод байгаа, яагаад ингэж уур бухимдалтай болоод байгаа гэдгийг ойлгоод илүүтэй ярилцах, илүүтэй хүүхдэд хүлээн зөвшөөрөх те тэр талаас нь харах хэмжээг авах хэрэгтэй. За тэгээд энэ насн дээр бол ерөөсөө ингэж байгаа хгүй эцэгчүүдээ ерөөсөө сонсгоо болдог гэж байгаа. Бүр юу гэж хэлсэн сонсмооргүй аав ээж нь худлаа яриад байгаа ч юм шиг те. Тэгэн гутаа яг аав ээжийнхаа хэлсэн үгийг өөр эрэгтэй хүнээс ч юм уу сонсохороо айгуу сайн хүлээж авдаг юм л те. Нэрээ тийм байна. Нэрэл би одоо юу гэдгийг те хичээлээ тасалж болохгүй юм биш үү? Яг энэ үедээ би хичээлээ илүү сайн хийх ёстой байна гэдэг ч юм уу. Гэтэл тэр хоёрыг адилхан юм яриад байдаг. Тэгэхээр яагаад тэгж хүний үгийг илүүтэй сонсоод байна гэхээр угаасаа энэ насныхан эцэгчүүдээс илүүтэй өөр хүнийг одоо өөрийнхөө рол модель эсвэл өөрийнхөө одоо юу гэдгийг тэр хүний үгийг илүүтэй өөртөө тусгаж авдаг болчт юм байна. Тэгэхээр энэ үе дээр бол эцэгчүүдийг юу гэж хэлж байгаа вэ гэхээр заавал ингээл
үглээ загнаад чи тэгсэнгүй энэ ингэсэнгүй гэхийнхаа оронд тэрний оронд магадгүй та өөрийнхөө одоо аав нь ч юм уу ээж нь ч юм уу өөрийнхөө найзыг тий хүүхдтэйгээ дотн болгоод за эсвэл магадгүй та хүүгийн чинь аавга ах нагад ах нь ч юм уу бас байж болно. Илүү дотн болгоод хаяа уулзуулдаг юм хүм ярьдаг болгоод за тэгээд тэр хүнээр дамжуулж одоо хүүхдийнхаа хүмүүжилд анхааруул илүү үр дүнтэй байдгаа гэсэн ийм санааг гаргаж өгсөн байгаа. За тэгэхээр ер нь бол орчин үед бас юм хөгжөөд дээрэс нь бас энэ одоо сэтгэл судлал гэдэг одоо шинжлэх ухаан илүүтэй одоо судлагдаад тий ингэж байгаа учраас бас ч гэж одоо сүүлийн үеийн эцэг эхчүүд маань энэ хүүхдийн хүмүүжил хөгжил яаж яваад байна тий юун дээр нь яаж анхаарах хэрэгтэй вэ гэдгийг ойлгож таньж мэдж байгаа нь маш одоо агууштай зүйл гэсэн байгаа. За тэгэхээр угаасаа хэдүүлээд ч гэсэн тий яг энэ хүүхэд хүмүүжлийн талаар унших ёстой маш их ном байдаг. Тэгэл ном болгоноос биднэрт сурах зүйлс их байдаг. Тэгэхээр одоо яг энэ цаг үед амьдарч байгаадаа айгүй талархаад энэ бүх одоо тэр ном сурах очгуудыг уншиж судалж авах зүйлсээ авах нь чухал юм байна гэж би бас энэ номыг уншиж байхдаа бас маш их ойлголоо. За тэгээд сая нөгөө хэлсэн шүү дээ ямар нэгэн одоо тэр хүүхдтэй зөвлөх тийм хүн олдохгүй бол яах вэ? За эсвэл одоо яах юм хэрвээ тийм хүн олдохгүй бол зүгээр ингээд зүнд нь хайчих ч юм уу тий ингэж болох юм уу гэдэг ийм асуултууд гарч ирнэ. Тэгэхээр энэ дээр аль болох одоо яг түрүү миний хэлсэнчлэн тухайн хүмүүсээр дамжуулж хүүхдтэйгээ ойлголцох хичээ. За үнэхээр болохгүй бол тий магадгүй одоо та аль болох тайвширсан тэр үед нь хүүхдтэйгээ ярилцчихвэл илүү зүгээр гэж байгаа юм. За жишээлбэл үнэхээр ингээд хүүхд өглөө амар уур бухимдалтай байхад нь аль чи ийшээ суугатах яг одоо ярилцъя наатхан дэр чинь тий яага ингэж байгаа юм гэхээс илүүтэй орой угаасаа хүн тайвширчдаг штэ тий яг унтахын өмнө ч юм өрөөнд нь магадгүй ороод за яагаад байгаа вэ юу болоод байгаа вэ энэ талаар ярилцъя шийдэл олё гэдэг ч юм уу ийм байдлаар бас ярилцах аргуудаа зөв сонгоорой гэсэн ийм санааг энэ бүлэгт гаргаж өгсөн байгаа. За 3 дахь бүлэг нь болохоор тестостерон гэсэн нэртэй бүлэг байгаа. За энэ бүлэгт болохоор энэхүү даавар нь эрэгтэй хүүхдийн одоо хөгжил сэтгэл санаа тэдгээрийн одоо гаргаж байгаа үйлдэлүүдэд нь хэрхэн нөлөөлөд байгаа талаар бичсэн байгаа. За энд болохоор ер нь бол энэ одоо бүлэг бүр маш сонирхолтой. Заавал унших хэрэгтэй тийм бүлэг надад санагдсан. Тэгээ та нартай яг өөрт таалагдсан онцолж хэлмээр байгаа тэр зүйлсүүдээ эндээс бас та нартай хуваалцъя гэж бодож байна. За эрэгтэй хүүхд ер нь бол дөнгөж төрөөд одоо хүүгийн тестостероны хэмжээ 12 настай эрэгтэй хүүхдийнхтэй яг ижилхэн тийм өндөр байдаг гинэ. За яагаад гэж байна вэ гэхээр эрэгтэйлэг чанаруудыг хөгжүүлэхийн тулд тухайн одоо хүү өөрийнхөө биеийг өдөөх зорилготой ийм их хэмжээний тестостерон өөрт нь хэрэг болд юм байна. За өөрөөр хэлбэл дөнгөж төрсэн одоо хүүхэд маань энэ дааврын хэмжээ нь их байна гэдэг нь яг тэр эрэгтэй хүүхэд болж байгаа шүү гэдэгтээ бэлтэж байна гэсэн утгатай гэсэн үг. За тэгэхээр 4 нас хүрээд за ингээд 4 нас хүрээд хүүхэд бол маш эрч хүчээр дүүрэн болж өөрчлөгддөг. За өөрөөр хэлбэл 4 настай хүүхдүүд маш их хөдөлгөөнтэй шүү дээ. Эрэгтэй хүүхдүүд үсэрч хараагаад зүгээр суудаггүй. За тэгэл одоо өндөр байж болох юу вэ? Бараг тэндээс гарч хараачих гал хүүшээ болооч чи унлаа гэмтлээ гэж эцэгчүүд айгу хэлдэг шүү дээ. Тэгэхээр яагаад энэ 4 наснд бас хүүхэд ингэж их эрч хүчтэй болоод байна гэхээр судалгаагаар бас гарсан байна те 4 наснд тестостероны хэмжээ 2 дахин нэмэгддэг юм байна. Одоо байгаа хэмжээнээс 2 дахин нэмэгдчихдэг юм байна. Гэхдээ энэ нь өөрөө өсөл одоо шилжилтийн насны үетэй харьцуулбал мэдээж бага. Ягаад тэгэхээр шилжилтийн наснд болохоор тестостероны хэмжээ бүр 10 дахин нэмэгдэх юм байна. За тэгэхээр энэ онцгой одоо тестостероны хэмжээ онцгой нэмэгдэж байгаа үеүүдэд хөвгүүдийг маш сайн ойлгох хэрэгтэй л гэдэг санааг хэлээд байгаа юм байл л дээ. За
За тэгээд ер нь бол 4 настай хүүхд ингээд маш хөдөлгөөнтэй байхаар болооч чи томотоо суу, яг наанаа суу гэл эцэг эхчүүд ер нь бол аль болох л томотоо суулгах, дуугүй байлгах гэж үздэг. А гэтэл хөдөлгөөн гэдэг нь өөрөө эрэгтэй, эмэгтэй бүх хүүхдүүдийн тархины хөгжилд маш сайнаар нөлөөлдөг юм байна. Тийм учраас яг энэ 4 насны айхтар хөдөлгөөнтэй байгаа энэ үеийг нь ойлгоод хүүхдээ хангалттай тоглуулж, хангалттай унтуулж амраах хэрэгтэй. За мөн энэ үед одоо өсөрч харайж тэр орилж чарлж байгаа тэр үеийг нь одоо тохирох орон зай цаг хугацааг нь эцэг эхчүүд маань гаргаж өгөх хэрэгтэй. Өөрсдөө бас хүлээцтэй байх хэрэгтэй. За тэгэхээр 4 насны энэ хүүгүүдэд ерөөсөө жинхэнэ утгаараа эрэгтэй хүүхэд болж эхэлж байгаа учраас тэдэнд байнгын хөдөлгөөн асар их хэрэгтэй байдаг шүү. Тийм учраас та бүхэн энийг маш сайн ойлгоорой гэдгийг онцолж хэлж өгсөн байсан. За 6 нас хүрээд хүүхэд маань илүү тайван болж эхэлнэ гэж байгаа. За ингээд илүү сайхан тайван болоод байж тал бэлгийн боожлтын ихэнх үе буюу 8 насны хямралын үе эхэлтгээ гэж байгаа. За 8 хүрээд ер нь бол хөвгүүд маш амархан уурладаг, сэтгэл хөдлөл ихтэй болцдог. За учир юу вэ гэвэл мөн л адил те шилжилт одоо юуны бэлгийн боожлтын үеэс 2 жилийн өмнөөс эхлээд одоо хөвгүүдийн бие одоо өөрөөр хэлбэл бэлгийн боожлтын тэр үедээ бэлтгэж эхэлдэг учраас яг 8 наснаас эхлээд бас одоо жоохон ууртай, бухимдалтай тий сэтгэл хөдлөл ихтэй болчтой юм байна. За хөвгүүдийн хувьд болохоор бэлгийн боожил 10-аас 13 наснд эхэлдэг. Бөгөөд умдагны ус ургаах, хоолой нь бүдүүрэх шинж тэмдгэр илэрч идэг юм байна. За далд хэлбэрээр харин яг эр хүний бий болох бэлтгэлээ хийж эхэлж идэг байх нэ. За тэгээд энэ 10-аас 13 наснд бэлгийн божилт яг албан ёсоор эхэлнэ гэж хэлж болдог. За тестостероны хэмжээ энэ үеэс эхлээд бол тогтмол өсөж эхэлдэг. За тэгээд 14 нас хүрэхээр тестостероны хэмжээ балчир байх үеэс бүр 800 дахин нэмэгдсэн байдаг юм байна. За ингээд хүүхэд маань ер нь бол өсвөр насндаа ороод ирэхээр тий 14 хүрээд ирэхээр тестостероны хэмжээ дээд зэгтээ хүрээд бэлэг эрхтний үс ургах, батг гарах, за тэгээд дээрэс нь хүчтэй бэлгийн мэдрэмж төрдөг. За тайван байхаа болдог тий иймэрхүү одоо шинж тэмдгүүд хүүхдүүдэд маань илэрч байдаг. Тэгэхээр энэ үед бол эцэг эхчүүд нь за яг энэ үе эхэлж ин да, болж ин да гэдгээ маш сайн ойлгоод хүүхдүүдтэйгээ илүү л ярилцаж тий өөртөө бас илүү төвчээртэй байж яг энэ хүүхдүүдийн өсөх үеийн одоо хамгийн хэцүү бараг үе гэж хэлж болмоор энэ үеийг маш амжилттай давж гарах хэрэгтэй гэж зөвлөсөн байсан. За тэгээд энэ үед мэдээж л одоо хүүхдтэйгээ илүү ярилцдаг, илүү хайрлаж байгаагаа, илүү ойлгож байгаагаа мэдрүүлж байх нь чухал юм шүү гэсэн санааг гаргасан байсан. За тэгээд энд нэг үг нь надад амар таалагдсан. Айлын сайн нөхөр эхнэрийнхээ сарын тэмдэг ирэх үеийг ойлгож ханддаг шиг сайн эцэг их хүүгийнхээ тестостероны нөлөө их үеийг ойлгож харьцах хэрэгтэй гэж байгаа юм. За энэ маш сонирхолтойсэн. За тэгээд тестостерон бүлэг дээр маань ерөнхийдөө бол нөгөө даавар өөрөө хүүхдэд ингэж нөлөөлөд байдаг учраас энэ үеүүдийг нь онцолж аягүй сайн анхаараарай. За 4 наснд хөдөлгөөнтэй болж илүү эрэгтэйлэг болд юм байна. 13 наснд эрчимтэй өсөж бужигнуулдаг үе нь болох гээд байна. 14 наснда бусдын төвчээрийг шалгадаг тий яг нөгөө жинхэнэ эр хүн болж байгаа тэр шилжилтийн үе учраас энэ үеүүдэд нь анхаараарай. За тэгээд яагаад яг энэ үеүүдэд нь анхаараарай гэдэг байгаа гэхээр хэрвээ үнэхээр тэр хүүхэд ингээд одоо уур бухимдалтай тий байгаад байвал тэрийг нь та зөв зүйлд гаргахыг нь эцэг эхчүүд өөрөө чиглүүлж өгөхгүй болохоор хүүхэд тэрийг мэдхгүй магадгүй бусдыг зодож, бусдыг гэмтээж уур бухимдлаа гаргаад байвал
буруу замаар л орно гэсэн үг. Харин энэ уур бухимдлаа магадгүй чи зүгээр л өрөөндөө ороод чанга гэгч нь ойрлоод магадгүй дээрээ цогч болно те, эсвэл боксоор ингэж хичээлж болно гэдэг ч юм уу. Энэ байдлаар зөв тал руу чиглүүлж өгвөл таны хүү жинхэнэ эр хүн болно шүү гэсэн ийм санаа гаргасан байсан. За дөрөвдүгээр бүлэг, тавдугаар бүлэг бас маш одоо хэрэгцээтэй бүлэг учраас би бас товчхон жоохон яриад явъя гэж бодож байна. За дөрөв дэх бүлэг болохоор шинэ төрлийн эр хүнийг бүтээх нь гэж байгаа. За энд болохоор ерөөсөө орчин үеийн хөвгүүдэд шаардлагатай 3 чухал ур чадвар байдаг бөгөөд энэ ур чадварыг хүүдээ хэрхэн заах талаар тайлбарлсан ийм бүлэг байгаа. За энэ 3 ур чадварыг хэлье. Эхний ур чадвар бол сахилах бат хил хязгаарыг хэрхэн тогтоох талаар хүүдээ ойлгуулах хэрэгтэй. Хоёрдугаарт нь болохоор уур хилэн уйтгар гуниг гих мэт сэтгэл хөдлөлөө илэрхийлэх чадвар. За ялангуяа хүүхдээ уйлж чаддаг байлгах хэрэгтэй шүү. Уйлах гэдэг бол асуудалгүй зүгээр одоо байдаг л нэг сэтгэл хөдлөл шүү гэдгийг ойлгуулах хэрэгтэй. Гуравдугаарт нь болохоор альва үйлдэлийг хийхээсээ өмнө боддог байх, өөрийн үзэл бодлоо илэрхийлж бусадтай харилцаж сургах хэрэгтэй гэсэн ийм 3 ур чадрын талаар энд ярьсан байгаа. За эндээс бол мэдээж хил хязгаар гэдэг зүйлийг хүүхдтэй ойлгуулахгүй, сахилах бат гэдэг зүйлийг ойлгуулахгүй бол таны хүүхэд сайн эр хүн, одоо таны хүсэж байгаа тэр сайн эр хүн, сайн хүүхэд ч юм байж бол чадахгүй. Тэгэхээр энэ зүйлийг хэн ойлгуулах вэ гэхээр мэдээж эцэг эхчүүд бол маш чухал нөлөөтэй тий. Хэрвээ та хүүхдийнхээ хүссэн болгоныг биелүүлээвэл тэд ерөөсөө ирээдүйд хохирогч болохоос гадна хэмжээ хязгаар гэдэг зүйлийг мэдэхгүй, дээрэс нь болохгүй гэж бодсон зүйлээ орхиж чаддгүй тийм л нэг хүмүүс болчихно. За тэгээд эцэг эхчүүд одоо нөгөө нэг болохгүй шүү, тийхгүй шүү, ингэж болдгүй гэдэг зүйлээ ялангуяа одоо ч тэр те одоо хүүхдийг цохих, зодох байдлаар ингэж одоо сануулж ойлгуулах гэдэг. Гэтэл энэ нь бол үүний үр дүнд хэрцгий балмад дараагийн үеэ төрүүлж байгаа гэдгийг л санах хэрэгтэй. Тэгэхээр заавал хүүхдэд тэгж ойлгуулах биш. Илүү те одоо за үнэхээр та багаас нь тэгж болохгүй ингэж болохгүй гэж ойлгуулж чадаагүй юм бол нэг арай юм ойлгодог үе дээр нь яг нүүр тулж суугаад за энэ амьдралд чинь те болохгүй зүйл гэж байдгийг, хил хязгаар гэж байдгийг, энийг бид нэр чамд багаас ч ойлгуулж чадаагүй юм шиг байна. Яг одоо энэ талаар ярилцаад илүү сайн ойлголттой болёо гэдэг ч юм уу те. Ингэж сайхан ярилцж байгаарай гэсэн санаасан. За хөвгүүдийг бол бараг уйлдаг байх нь өөрөө ямар ч асуудалгүй шүү те. Энэ уйлах нь юусоо муу зүйл биш ээ. Харин ч уйлж байна гэдэг чинь чи сэтгэл хөдлөлөө гаргаж илэрхийлж чадж байгаа сайн хэрэг шүү гэдгийг ойлгуулах хэрэгтэй. За ер нь бол одоо эрэгтэй хүн уйлах эсгүй, эр хүн уйлдаггүй гэдэг үг бол модноос гарч байгаа гэдгийг бас сонсогчд маань бас сонсоод санал нийлж байгаа ах гэж бодож байна. За тэгэхээр гашуудан гуниглах үед бидний нүдэнд нулимс суралдаж бие маань одоо эвгүүрхэж эхэлдэг тий. Энэ үед цуснд эндорфин их хэмжээгээр нэмэгдэж тархины одоо урагдан салж байгаа холбоосуудыг эмчилж байд юм байна. Тэгэхээр уйлнаа гэдэг нь өөрөө биднэрт одоо ямар нэгэн муу зүйл бол биш ээ. Хүүхэд магадгүй харин ч бүр уйлдаггүй, тэ сэтгэл хөдлөлөө нуудаг тийм хүүхэд нэг л өдөр тесэрч маш ихээр ууралж одоо уур бухимдлаа буруу аргаар гаргадаг. За бусдыг инэрч хайрлах, өрөвдөх сэтгэлгүй болдог ч юм уу те. Тийм учраас хүүхдээ бага багт нь уйлгаар за чи эрэгтэй юм би чи юундаа уйлдгийг битгий уйл гэж хизээж битгий хэлж байгаараа гэсэн байлээ. Хүүхэд бол уйлж болно. Ямар ч асуудалгүй гэсэн санаа хэлсэн байсан. За дараагийн ур чадвар болохоор өөрийгөө илэрхийлэх чадвартай байх, бусадтай харилцах чадвартай байх гэсэн байсан. За энэ дээр бол ерөөсөө ярих, унших, бодох л гэж байгаа байхгүй юу? За үг гэдэг зүйл бол ерөөсөө таны болон таны хүүхдийн амьдралыг тэр чигээр нь авардаг тийм гайхалтай иж хиттэй зүйл шүү тий. За тэгээд одоо үгээ ашиглаж гэх юм уу те өөрийгөө илэрхийлж чадаагүйгээс олж бусдтай буруугаар ойлголцдог, бусдыг гомдоодог. За дээрэс нь өөрийнхөө нөгөө дуртай зүйл, дургүй зүйлийг илэрхийлэхгүй байснараа өөрийгөө ч тэр бусдыг ч тэр хохироож байдаг шүү. Тийм болохоор хүүхдтэйгээ айгуу сайн бүр багаас нь ном уншиж өгдөг байгаарай. Одоо багаас нь за ном уншиж өгдөггүй маа гэхэд ядаж маш сайн ярилцдаг байгаараа тий.
хамтдаа ном уншлаа гэхэд дуусаад тэрнийхээ талаар яасан ийсэн юу гарав сая юу гэж бодож гин гэдэг байдлаар ярьдаг байгаарай. За уншиж бодож ярих чадвартай хүүхдүүд амьдралын тухай илүү их ойлголттой болж өсдгөө. Үг гэдэг зүйл бол хүн төрөлхтөнд бодож сэтгэх, хоорондоо холбогдож зөв шийдвэр гаргахад тус болдог бөгөөд ер нь үг гэдэг зүйл бол биднийг заримдаа амьлуулдаг тийм шидтэй зүйл шүү гэж байгаа. За тэгээд ярилцах чадвартай хүүтэй болохын тулд та тэдэнтэй алхам алхмаар багаар ярилцж байгаараа тий бүр багасаа ганц үг одоо сүү гэж хэлдэг бол миний хүү сүү уумаар байгаа юм уу? Сүү нь энд байна. Сүг халааж уух хэрэгтэй гэдэг ч юм уу. Ингэж бүтэн өгүүлбэрээр одоо хүүгийнхаа хэлсэн нэг үгийг 2 үг, 3 үг, 4 үг тий 5 үгтэй өгүүлбэр болгож ингэж өсгөж алхам алхмаар тэлж ингэж үгсийн баялагийг нэмж яваарай. За тэгээд боломж гарах бүрт хүүхдтэй аливаа зүйлийг тайлбарлаж өгөөрэй. За одоо юу гэдгийг зүгээр л элсээр тоглоод суух биш. Энийг элс гэдэг штэ тий. Элс одоо ийм орнуудад байдаг, манай оронд ч байдаг. Элсээр ингэж тоглож болдог. Элс одоо элсэн дээр нар ингэж тусгаар маш их халдаг гэдэг ч юм уу тий. Иймэрхүү байдлаар боломж гарах бүртэл тайлбаруудыг заавал хүүхдтэй хэлж өгдөг байгаарай. За мөн бага байхаас нь ном уншиж өгдөг байгаарай гэсэн санаа нь одоо зөвлөгөөнүүдийг бас энэ хэсэгт оруулж өгсөн байгаа. За 5 дугаар бүлгээс та хэдтэй бас хуваалцъя. Аавуудын чадах зүйлс гэсэн хэсэг байгаа. За энэ бүлгийг бол аавууд маань ялангуяа энэ номыг аваад уншдаггүй маа гэхэд 5 дугаар бүлгийг заавал уншаарай гэж бас санал болгож зөвлөмөр байна. За аавууд бол хөвгүүдийн хөгжил одоо хүмүүжилд маш их нөлөө үзүүлж байгаа хүмүүсээ хүүхэд одоо эрэгтэй хүүхэд аавыгаа л хамгийн эхлээд одоо өөрийнхөө рол модель болгож те энэ хүнийг л даган дуурайж энэ хүн шиг болно би том болоод аав шиг болно гэдэг л зүйлийг л ярьдаг хардаг яг тэр ярьж харж байгаачлан танаас одоо суралцдаг даган дуурайдаг байгаа шүү гэсэн ийм бүлэг байгаа. За энэ бүлэгт болохоор ерөөсөө байна гэдэг чинь өөрөө тийм ч хэцүү зүйл бол бишээ. Уг нь бол тий та зүгээр л хөвгүүдтэйгээ хөдөлгөөнтэй хөгжилдөж тоглодог байхад болно. За та хөвгүүдтэйгээ хамт адал явдал хайж зугаалдаг тий. За тэдэнтэй одоо тэд аавтайгаа явхаараа аюулгүй хамгаалуулсан мэд тийм санагддаг мэдрэмжийг авдаг байхад болно. За та тэгээд тэдэнд одоо амьдралын тухайгаа ярьж найз нөхдөдөө уулзаж хийдэг ажлаа үзүүлж харуулдаг байхад болно. За тэгээд тэдэнд бол юу ч байсан хамаагүй зааж өгөхөд тэд маш их дуртай байдаг гэсэн байгаа. За тэгээд хүүхдүүд бол ерөөсөө таны хандлагыг сурж байгаа, таны үйлдэлээс юм сурж байгаа, таны эхнэртэйгээ харилцаж байгаа харилцаанаас альва зүйлийг сурж байгаа тий мөн таны гаргаж байгаа сэтгэл хөдлөлүүдээс хүртэл бүх сэтгэл хөдлөлүүдийг сурдаг шүү. За эргээд та бас бусдыг хайрлж, инэрч, бусдад тусалж байгаа тэр зүйл гээд ер нь бол бүх зүйлийг чинь сурж байгаа шүү л гэсэн санаа байгаа. За тэгээд мэдрэмж гэж чухам юу болохыг хүүхдтэй таал зааж өгч чаднаа. За өөрөөр хэлбэл хамгийн одоо үндсэн 4 мэдрэмжийг заавал зааж өгөрэй гэсэн байгаа. За нэгдүгürt уйтгар гуниг гэж байгаа. Хин нэг нь нас барах эсвэл урам хугарахад энэ сэтгэл хөдлөл төрдөг. За хоёрт нь болохоор уур хилэн. Ямар нэг шудраг бус эсвэл буруу зүйл тохиолдоход уур хилэн төрдөг. За харин гуравт нь аз жаргал буюу сайн сайхан зүйл тохиолдоход энэ сэтгэл хөдлөл одоо гардаг. За харин аюултай зүйл тохиолдоход айдас хүч гэдэг сэтгэл хөдлөл тохиолддог одоо бий болдгоо гэгээд энэ 4 сэтгэл хөдлөлийн талаар хүүхдтэй маш сайн ойлгуулж өгөх ёстой хүн нь бол аав та юм шүү. За тэгээд таны гэрлэлт яаж ч бүтлгүүцсэн бай. Үр хүүхдүүдээсээ хизээж битгий холдоорой. За ялангуяа эрэгтэй хүүхдэд бол эцгийн нөлөө маш их байдаг учраас хэдийгээр та одоо амьдрал чинь бүтээгүүч гэсэн заавал одоо хүүтэйгээ холбоотой байдаг байгаарай. Хүүтэй зөвлөдөг, тусалдаг нэгэн байгаарай гэсэн байсан. За тэгээд одоо нөгөө нэг энэ яг манай гэрт бас тохиолддог нэг зүйлийг бас бичсэн байсан. Хизээ болохоо мэддэг байхад бол эрэгтэй хүн одоо аав нь хүүтэй зааж өгдөгөө. Өөрөөр хэлбэл уур бухимдлаа удирдах чадвар. За буруу зүйлтэй
учирлаа гэхэд хизээ хаана очиж зогсохоо мэддэг байх ур чадварыг бол эцэг хүн хүүхдэд зааж өгдөгөө. За жишээлбэл 3 4 настай хүүхдүүдтэй аавууд тоглодог штэ тий барилдаал ноцтолтол ягаад ч юм ер нь бол эрэгтэй хүн одоо аав нь хүүтэйгээ ноцолдож тоглоход л одоо тэр хоёр эрэгтэй хүний одоо харилцаа амархан ингээд зүгээр болчдөг, хэвийн болчдөг ч юм уу тий аз жаргалтай болчдөг гэдэг ийм бас судалгаа байт юм байна л да. Яагаад гэдгийг бүүн мэдгэж байгаа юм нэт тий. Тэгэхээр үнэхээр та өсвөр насны хүүхдээ ч юм уу ойлгохгүй өсвөр насны хүүхдтэйгээ уулзраа олзохгүй байгаад бараг шууд ингээд барилдаад ноцолтоод уулзраа олоо гэсэн ийм санаагаас гаргаж өгсөн байсан. За энэ дээр болохоор ингэж байгаа эцэг одоо аав нь ингээд хүүтэйгээ ноцолтохоор ерөөсөө жоохон ингээд ноцолтол тий 2 3 минутын дараа ч юм уу хүүхдүүд яг ингэж ууралж эхэлдэг тий таас анзаарсан бол хүүхдүүд чинь яг тэгж байгаа одоо муухай хараад гэж ууралдаг ч юм уу тий гараа зангидах ч юм уу иймэрхүү одоо үйлдэлүүд тий нүүрний хувирлуудыг гаргаж ирдэг. Яг энэ үед бол аав нар нь үргэлжлүүлэх хэрэггүй гэж байгаа. Яг энэ үед зогсоод за чи маш их ууртай байна. Ийм ууртай үедээ чи өөрийгөө гэмтэн бас чи намайг ч гэмтэн. Тийм учраас хоёулаа ийм ууртай үед чинь одоо тоглохгүй, ноцолдохгүй тий энд хүрээд хоёулаа зогсох ёстой. За эргээд чи тайвширхаар чинь хоёулаа эргээд дахиад тоглоё, эргээд барилдъя тий эргээд ноцолдъя гэдэг энэ зүйл хэлэх ёстой. Ингэснээрээ хүүхэд өөрийнхөө одоо ууртай үедээ ямар нэгэн зүйл рүү бүр огцом ингэж дайрж болохгүй юм байна. Цогсох ёстой юм байна шүү. Би ууралсан үедээ өөрийгөө ч бусдыг гэмтэх ёстой юм байна. Тэгж болохгүй юм байна гэдэг зүйлийг бүр бага байхаас суралцж идэг юм байна. Яг энэнийг одоо бүр багаасаа суралцаагүй хүүхдүүд бол ирээдүйд уураа удирдах захирч чаддгүй. Уурандаа бусдыг болон өөрийгөө гэмтээдэг болдго юм биш үү. Тийм учраас багаас нь яг энийг одоо ийм жижиг дадал зуршлаар ингэж дадуулж тий сургах хэрэгтэй юм байна гэж байгаа. За тэгээд эцэг эхчүүд бол ерөөсөө бие бинийгээ хүндэлж харилцах хүүхэд хүмүүжлийн одоо үзэл баримтлал дээр яг нэг талд зогсох нь эргээд одоо эцэг эх нь хоорондоо хамтын ажиллагаа маш сайн хийх нь хүүхдийн хүмүүжилд маш сайн нөлөөтэй байдаг. За одоо ээж нь үг хэлж байхад аав нь за чи юу сүртэй инаад хүүхд чи яавал гэж хизээч хэлж болохгүй. Ингэснээрээ ээжийг хүндлэл хүүхдэд байхгүй болдог нэгдүгээр. Хоёрдугаар хүүхэд аав ээж хоёр өөрсдөө ийм юм чинь би яаж ч болно гэсэн ийм буруу бас ойлголтуудыг авдаг. Тийм учраас эцэгчүүд бас хоорондоо бие биенээ хүндэлж харьцдаг, бие бинийгээ хайрлаж байгаагаа харуулдаг тий. За эргээд нэг шийдвэртээ бат зогсдог байх нь хүүхдийн хүмүүжил маш сайн нөлөөтэй шүү гэдгийг энд бичиж өгсөн байсан. За тэгээ эцэг байна гэдэг таны өөрийн насан туршийн сэтгэл ханамж баяр баясгалан бөгөөд хэн нэгний ирээдүйн төлөө хийх хамгийн сайн үйлс юм шүү гэдгийг бас ойлгох хэрэгтэй шүү гэсэн байлээ. За тэгээд хүүдээ эмэгтэйчүүдийг болон өөрийгөө хүндэтгэхийг зааж сургаарай тий. За хизээ хаана одоо яаж зогсох ёстой уур бухимдлаа яаж удирдах ёстой талаар сургаж өгч байгаарай. За аав хүний үүргээ маш сайн гаргаж агаарай гэсэн ийм санаануудыг энэ бүлэгт оруулсан байгаа. За ингээд дараагийн 5 бүлгийн талаар манай бүжээ маань та нарт танилцуулах болно. За миний сонгосон одоо 5 бүлэг буюу сүүлийн 5 бүлэг нь за би ихлээр гасчийн та нарт уншиж өгье. Ээжүүд ба хөвгүүд бэлгийн эрүүл амьдралыг бий болгох нь, за амьдралд хөл тавих нь, хөвгүүд ба спорт, хамтын царил гэсэн ийм 5 бүлэг байгаа. Тэгээд энэ 5 бүлгээс ээж нартаа, аав нартаа яг нөгөө хэлхийг хүсэж байгаа үнэхээр таалагдсан тэр хэсгүүдээ онцолмоор байгаа хэсгүүдээ одоо сонгоод яриад явъя гэж хэлсэн байна. За тэгээд хамгийн 6 дахь бүлэг буюу эхний бүлэг. За энэ нь болохоор ээжүүд ба хөвгүүд гэсэн нэртэй бүлэг байгаа. За энэ бүлгийн маань манай зохиолч маань их нэртэйгээ буюу Шэрэн Бидалтай хамтран бичсэн ийм бүлэг байгаа. За ер нь бол ээжүүд эмэгтэй хүн яг ингээд хүчтэй хүүхэдтэй хүүтэй боллоо гэдэг бол ингээд шинэ ертөнцид ингээд нээгдчихэдэг үе байдаг. Тэгээд ихтэй одоо ялангуяа ингээд
хүүхэдтэй болох байгаа гэдэг бол эмэгтэй хүнд охинтой болох нь илүү ойр санагддаг. Магадгүй энэ нь болохоор өөрөө зөнгөөрөө эмэгтэй хүн юу хүсдэг гэдэг мэдгэдэй болохоор холбоотой байдаг. Магадгүй гэж зохиолч таамагласан байгаа. Тэгээд харин болохоор хүүтэй болно гэхээр нөгөө ихэнх ээжүүд анх ингээд яах учраа мэддэггүй. Тэгээд тэтгэлээсээ базаасан ч гэсэн яг төрсний дараагаар ингээд учраа олох хүртэл ингээд хугацаа шаарддаг ийм зүйл байгаа. Тэгээд яагаад ээжүүд эмэгтэйчүүд ингээд хүүтэй болохоро хүүтэйгээ хайрцаг хандлага нь эмэгтэй хүний өөрийнх нь эрэгтэй хүнийг ингээд хардаг өнцөг эрэгтэй хүмүүстэй ямар харилцаатай байдаг тэр харилцаа ээж хүү хоёрын харилцаанд их нөлөөлдөг. Тийм учраас яг нөгөө эмэгтэй хүн хүүтэйгээ харьцахдаа яг нөгөө өмнө нь өмнө байсан туршлага буюу тий аавтайгаа ахтайгаа эрэгтэй дүүтэйгээ нөхөртэйгөө за эсвэл тэгээ ажлын газрын залуучуудаа ч юм уу тийм хүмүүс тэр хүмүүстэй байсан харилцсан тэр туршлагаараа эрэгтэй хүнийг дүгнэж ярих гэдэг, дүгнэж харах гэдэг, тийм өнцгөөс хүүтэйгээ харьцах гэдэг. За тийм учраас үнэхээр та өөрийгөө имижүүдээр сонсч байвал та өөрийгөө хүүтэйгээ ямар харилцаатай байх чинь эрэгтэй хүнтэй ямар харилцаатай эрэгтэй хүнийг юу гэж харддаг их шалтгаалдаг. Тэгэхээр өөрийгөө эрэгтэй хүнийг ямар өнцгөөс хараад байна гэдэгтээ бас нэг дүгнэлт хийж бодох хэрэгтэй юм байна шүү гэж зохиолч маань сануулсан. Энэ бас их таалагдсан. За тэгээд үнэхээр эрэгтэй дүүтэй юм уу эсвэл ахтай өсөөгүй эсвэл аавтайгаа тийм ч дотн ингээд ойлголцож өсөөгүй байгаа тохиолдолд хүүтэйгээ харилцахад асуудал үүсээд юм уу ойлгохгүй байгаа тохиолдолд нөхрөөсөө эсвэл ойр дотны эрэгтэй хүнээсээ найз нараасаа цааралгүйгээр зөвлөгөө авч байгаарай, мэдээлэл авч байгаарай гэж зохиолч маань зөвлөсөн байсан. За тэгээд ер нь бол ээжүүд маань хүүхдийн амьдралд их олон зүйл шууд утгаараа нөлөөлж идэг тийм чухал хүмүүс. За тийм учраас ээжүүдийн хүүхдийнхээ хүмүүжил оролцоо нь их гэдгийг ухамсарлаад энд үйл хэрэгтийг хариуцлагатай байх хэрэгтэй юм байна. За тэгээд хамгийн ихний жишээ нь болохоор бид нэр хүүгийнхаа эсрэг хүйсний хүнтэй хэрхэн харилцаатай байх вэ гэдгийг шийдэж өгч идэг гэсэн үг. Өөрөөр хэлбэл ээжүүд маань хүүгийнхаа бүх хүүгүүдийн үед ээж нь анхных нь хайрн байдаг. Тийм учраас ээжтэйгээ сайхан харилцаатай байх, ээж хүү хоёрын хооронд харилцаа сайн байх гэсэн эрэгтэй хүүхдээ эмэгтэй хүмүүстэй илүү ойлголцох хялбар байдаг. Эмэгтэй хүмүүстэй зөөлөн хүн сэтгэлтэй харьцдаг, хөгжилтэй эмэгтэй хүнтэй харьцаж чаддаг юм болдог. Тэгэхээр энийг тулд хүүхдээ бид нэр яаж тийм болох вэ? Хүүгээ тийм болох вэ гэхээр хүүгүүдээ аль болох удирдахч байдлаар юм уу тэгээд бүх юмыг зааж илүүж удирдахч байх хичээлгүйгээр илүү зөөлөн хүндэтгэлтэй хөгжилтэй харилцаатай байх гэсэн хүүгүүд маань том болоод эмэгтэй хүнтэй яг тийм харилцаатай болдог юм байна шүү. За тэгэхээр энэ бас бидний анхаарах хэрэгтэй нэг чухал зүйл байгаамаа. За тэгээд хүүхэд өөртөө итгэлтэй өөрийгөө үнэлтэйгтэй өөрийгөө үнэлэн цайтай болоход эцэг их маш чухал байдаг. Жишээлбэл энэ судалгаа байд юм л да. Аавууд нь охтойгоо өөрийгөө үнэлэх хөлөмжөнд нөлөөлдөг бол ээжүүд нь хүүхдийнхээ өөрийгөө үнэлэх хөлөмжөнд нөлөөлдөг гэсэн. Тэгэхээр аавууд нь жишээлбэл охиноо ухаалаг сонирхолтой гэж магтаж шин зүйл зурхад нь магтаа цаашаадаг бол охтууд өөртөө итгэлтэй өсөж хөгждөг бол хүүгүүд нь ээж нь хүүгүүдтэй сайхан зүйл хийж байгаа зүйлийн сайхнаар магтаж урамшуулдаг тий шин зүйл хийх нь сурч тусалж дэмждэг бол хүүгүүд өөртөө илүү итгэлтэйгээр өсөж том болдог байна. За тэгээд түрүүний амкагийн маань хийсэн нөгөө хүүгүүдийн үе шатагаа өсөж хүмүүждэг. Тэгээд энэ үе шатны нэг нь болох яг нөгөө 6-аас 15 насны энэ үед нь нөгөө ээжүүд маань аль болох хүүгүүдтэй цаг сайн гаргаж байгаарэ. Ингээд цаг гаргах цаанд байснаар хүүгүүд болохоор эртний найртай харьцаж чаддаг болдог шүү гэж зөвлөсөн байна. За тэгээд энэ дээр дараагийнх нь бас нэг зөвлөх нь нөгөө ээжүүд маань хүүгүүдийнхээ өөртөө итгэлдэг өөрийнхөө дүр төрхийг хэрхэн ингээд бүтээж үнэлэх маань ээжүүд нөлөөлдөг байгаа. Тэгэхээр хүүхдтэй өөртөө өөрийгөө үнэлэх хөлөмжөнд нь эерэг дүр төрхийг
бүтээгдэхүүн ээжүүд манд багаас нь дэмжиж өгөөрэй гэсэн байгаа. Тэгэхээр энэ нь юу гэсэн үг вэ? Хөвгүүдийнхаа хийсэн зүйл дээр те ээжүүд нь эргээр магтах тусам хөвгүүд өөртөө ихтгэлтэй болдог. За жишээлбэл энэ дээр нэг жишээ зохиолч манд одоо татаж хэлсэн байгаа. Нэгэн ээж хөвгүүдтэй хүүдээ болохоор жишээлбэл одоо ийм байдлаар магтдаг гэсэн байгаа. Энэ жишээ нь жишээлбэл шинэ хувц өмсгөх нь те миний хүч нь ямар сайхан залуу вэ ч юм уу. Эсвэл гэрийн ажил сайн ихтэн миний хүүхдээс бас охин ч та азтай охин байна гэж хэлэх. Тэгвэл одоо хүүтэйгээ хамт байх сайхан шүү. Хүүтэйгээ ойлголцож ярилцах сонирхолтой байдаг шүү гэх мэтчлэн юм харилцаанда ийм магтаалын тэгээ дэмцэн үг хэлэх тусам хөвгүүд өөрийнхөө талаар эрг сэтгэлтэй болдог. Тэгээд энэ эрг сэтгэл нь болохоор яг нэг өсвөр наснд ороод шилжилтийн юм үед нь арахт нь одоо өөрийгөө ингээд бусдаас тусгаарлаж хаахгүйгээр эрг одоо бусдаа нээлттэйгээр харилцах боломжийг олгож өгдөг. Тэгэхээр энэний үр дүн хөвгүүд яадаг вэ гэхээр охидтой таймнаар чөлөөтэй харилцахад тусалдаг гэсэн байгаа. Тэгэхээр ээжүүд маань ийм чухал одоо өөрөг нөлөөтэй байх нь шүү дээ. За тэгээд зохиолч маань энэ номыг бичлэгтээ их сонирхолтойгоор бичсэн байгаа. За жишээлбэл одоо ээжүүдийн одоо зүрхнээс гарсан одоо түүхүүд гэсэн гоё ээжүүдээс ирсэн загтлууд, аавуудаас ирсэн загтлууд энэ номонд байгаа. Дээрээс нь тусламж гэсэн энэ хэсэг байгаа. Тэгэхээр саяны энэ одоо ээжүүд ба хөвгүүд гэсэн энэ бүлэгт маань тусламж гэсэн хэсэгт нь бяцхан үүдийн бие балдрын зөвлөгөөнүүдийг яг мэрэгжлийн одоо хүүхдийн эмчтэй хамтарч бичсэн нэг тусламжийн нэг хэсэг байгаа. Тэгээд яг одоо дөнгөж төрсэн, дөнгөж шинэ хүүтэй болсон ээжүүд маань жишээлбэл хөвгүүдийн тэ шатай төмсөг юм уу яг энэ талаар одоо мэдлэг одоо ингээд мэдтгүү яаж яг хүүхдийн төмсөг амрах хэвээр бол миний хүүхдийн одоо зүг байна уу, буруу байна уу, одоо асуудалтай байна уу тэ энэ талаар мэдтгүү ээжүүд бол олон байгаа. Тэгэхээр энэ ээжүүдэд маань болохоор зөвлөгөө өгсөн нэг бяцхан болон байгаа. Тэгэхээр манай ээжүүд маань үнэхээр сонирхол энэ номоос энэ хэсгийг бас уншиж болно шүү. За тэгээд миний дараагийн одоо энэ ээжүүд ба хөвгүүд бүлэгт маань нэг сонирхолтой бас нэг хэсэг нь болохоор хөвгүүд маань өөрсдөө тохиом болох хэвээр өөрөөр амьдралын үе шатуудыг дамжиж өнгөрч байгаа. Тэгэхээр энэ дамжсан үе шат болгон дээр ээж одоо мэдрэмжтэй тэг хөвгүүдээ мэдрээд тэгээд энэ үе шат болгон дээр өөрөөр тааруулж харах хэрэгтэй шүү гэж зөвлөсөн байгаа. Жишээлбэл баг сургууль заах юм уу баг багт нь тэг хүүхээ зөөлнөр хүүтэйгээ харьцаж зөөлнөр залж удирдах одоо тусалж дэмжлэх хэрэгтэй гэдэг бол дунд сургуульд ороод ирэхээр үед буюу хүүхд өөрийгөө хийх ажлыг бусдынхаас ялгаж салгаж чаддаг тийм ийм ойлгож чаддаг энэ болсон үед нь бол шударгаар ярилцаж хүүхдтэйгээ ярилцаж сурах хэрэгтэй гэж зөвлөсөн байгаа. Жишээлбэл тэ чи хоолоо ивэл би гэрээ цэвэрлэе чи энийг ингэж хийж би ингэж юм уу ийм байдлаар хүүхдтэйгээ хандаж сурах хэрэгтэй бол харин нөгөө одоо өсвөр насндаа буюу ахлах сургуульд орох үед нь тэ хүүхдийнхээ аль болох нөгөө эсэлтийн шалгалт төгсгөлийн шалгалтын стресс дарамтнаас хүүхээ аль болох одоо багасгахад нь ээж нь тусалж дэмждэг байх хэрэгтэй. Одоо өсвөр наснда яг нөгөө ахлах сургуулаа төгсөж байгаа тэр дарамтан дээр нэмээд ээж нь дарамтлаад байвал хүүхд улам зүй сэтгэлийн готролд ордог. Тэгэхээр энэ үед нь ээж нь аль болох дэмжигч гэдэг хүүхдэд мэдрүүлж ойлгуулах нь их чухал юм аа гэж хэлсэн зөвлөсөн байгаамаа. За тэгээд хөвгүүдийг бас хоол хийх буюу одоо гэрийн ажил хийж сургах, хоол хийж сурах маш чухал юм аа гэж зөвлөсөн манай зохиолч маань зөвлөсөн. За тэгээд энэндээ бас би яг санал нийлж байгаа. За жишээлбэл зохиолч маань хэлэхдээ хүүхэд шууд ээжийнхээ хайр халамжнаас шууд эхнэрийнхээ хайр халамжийг шилжинэ гэдэг нь бол ирээдүйд хүүхэд эрэгтэйчүүдийн хувьд бол эрүүл бус гэр бүлийн харилцааг үүсгэдэг. Тийм учраас хүүгүүдээ бие дааж сурахт нь буюу гэр орны ажил хийж өөр эхнэр нь одоо туслахгүй байсан ч өөрөө гэр орныхоо ажлыг хийгээд ингээд өөрийгөө аваад авах хэмжээнд одоо сургаарай гэж зөвлөсөн байгаа. Тэгэхээр өөрөөр хэлбэл одоо зохиолч маань хэлж байгаа бидний тэ 70 80 90-ад он тэ 2000 он 90-ад оны үеийн одоо залуучууд тэр үед залуу байсан хүмүүс гэр бүл зохиож байсан хүмүүс
одоо 21-р зуунд одоо гэр бүл зохиож байгаа хүмүүсээс их ялгаатай. Тийм учраас те өмнө нь ингээл эхнэр нь бүх гэр орныхаа ажлыг хийгээл амьдралаа тэг арын зохицуулаад эрчүүд нь одоо ажил хийгээл амьдралаа ачаадаг. Тийм бол өөрчлөгдөж байгаа. Тэгэхээр одоо таны хүүтэй сууж байгаа ирээдүйн охин тий магадгүй таны хүүд одоо ижил хөөст сонирхдаг бол хүүтэйгээ сууж байгаа залуу байлаа гэж бодоход энэ их тэгш байдлаар буруу тий гэр орныхаа ажлыг хийгээд их тэгш байдлыг одоо маягчаа шүү дээ тий ижилхэн амьдралынхаа гэр орныхаа ажлыг аваад явж идэг тий ажлаа одоо аль аль нь ажиллаа хийгээд амьдралаа зүг босгодог ийм басан үед тэрвээ таны хүүтэй гэр орны ажил хийж сураагүй хоолой хийж чаддгүй байх юм бол ирээдүйн гэр бүлийнхний амьдрал асуудлаар дүүрэн тэ болох магадлал өндөртэй шүү. Тэгэхээр одооноос хүүгүүдээ гэр орны ажил хийж сургаарай гэсэн байна. За дараагийн миний сонгосон их сонирхолтой чухал бүлэг нь бэлгийн эрүүл мэндийн амьдралыг бий болгох нь гэсэн бүлэг байгаа. Тэгэхээр энэ бүлэг маань маш чухал бүлэг шиг санагдсан миний хувьд. Яагаад тэгэхээр манай одоо монголчууд донд ялангуяа яг энэ бэлгийн амьдралын талаар гэр бүлийн хооронд ээж аваад нь хүүхдтэйгээ ерөөсөө ер нь бараг ярилцдаггүй. Иймээс ер нь бол айл болох цааргалдаг. За тэгэхээр энэ маш буруу юм аа гэдгийг энэ номын зохиолч нь хэлсэн байгаа. Яагаад тэгэхээр тэгтээ тэргүй бэлгийн божилт явагдаж байгаа эр хүн болно гэдэг бол угаасаа л байгалийн явагддаг зам зүй ёс зүй тогтол. Гэтэл энийг тэгтээ тэргүй хүүхүүд сурна өөрчлөгдөн бэлгийн амьдралын эсрэг хүйснээ сонирхон. Тэгтэл энийг одоо ээж аав нь зөв чиглүүлж сургаагүйс болоод хүүхүүд одоо буруу байдлаар сурах магадлал их өндөртэй байдаг. Тэгэхээр тэрийг жишээлбэл өөртөөг нь адилхан мэдлэг багтай өөрийнхөө үеийн хүүхүүдээс сурах эсвэл бол зураг интернет порно гэх мэтлэр буруу өгүүлбэр дүрэл авч сурдаг. Ингэснээр ирээдүйд одоо бэлгийн амьдрал нь аз жаргалгүй мэдээж татмаас олж өөртөөгөө доох бэлгийн замын хаалтур гэх мэтлэг өсөөгүй жирэмсэл техник олон эрсдэлт өөртөөгөө өсөр хөргөний залж өгөөд өөрийгөө оруулдаг. Тэгэхээр одоо манай сонсож байгаа ээжүүд аавд байвал энэ бэлгийн эрүүл мэндийн талаар хүүхдтэйгээ илэн даалангүй байж зөв чиглүүлэн сурах нь чухал байна. Энэ дээр анхаарай гэж бас уриалмаар байна. За тэгээд энэ дээр энэ ном дээр болохоор маш одоо сонирхолтой зөв одоо санагдсан зүйл нь одоо хүүхдтэй бид нар одоо багаас нь жишээлбэл бэлгийн божилт явагдаж эхэлдэг 10 настайгаас нь эхлээд одоо эргээр зөвөр бэлгийн божилтын талаар за тэгээд бэлгийн харилцааны талаар хүүхдэд одоо ярьж нээлттэйгээр ярьж энэ бол хүнээс нуугаад ичээд байх зүйл биш гэдгийг зөвөр ойлгуулж энэ сэдвийг хүүхдтэйгээ нээлттэй харилцдаг яриа болгож одоо харилцаа одоо сурах хэрэгтэй байна гэдгийг ойлгосон. За тэгээд энэ дээр хүүхэд маань хамгийн чухал нь 3 зүйлийг одоо ялгаж сурах хэрэгтэй гэдэг хүүхдэд хэлж өгөх хэрэгтэй. Жишээл энэ та эсрэг хүсэндээ таалагдах, тэгээд хайрлах, хүсэх гэсэн энэ 3 зүйлийг. Тэгэхээр энэ 3 зүйлийг болохоор одоо өсвөр насны хүүхэд нөгөө ялахгүйгээр одоо яг хандаад шийдвэр гаргаад байдаг. Тэгэхээр энэ одоо 3 зүйлийг ялгахад цаг хугацаа ордог, хүлээцтэй байх хэрэгтэй. Ямар үед ингээд зогсол хийдэг зогсдог өөрийгөө зүйл чинь буруу юм гэдгийг ойлгоход эцэгчүүд маань туслах хэрэгтэй байна. За тэгээд дээрэс нь хүүхдтэйгээ нээлттэйгээр бэлгийн харилцаа хайр дурлалын талаар зөвөр ойлгох хэрэгтэй. Энэ нь үн цэнтэй одоо маш их хайр хүндлэл донд явагдах хэрэгтэй зүйл гэдгийг ойлгох хэрэгтэй. Түүнээс гадна хүүхдтэйгээ ялангуяа эмэгтэй хүнтэй зөв зохистой харьцах хэрэгтэй. Эмэгтэй хүний бие хохирол учруулж гинтээж хохирол учруулж өөрийгөө өөртөө ашигтай байдлаар эмэгтэй хүнтэйгээр харьцаж болохгүй гэдгийг хүүхдэд ойлгуулаарай гэж хэлсэн байгаа. Тэгэхээр энэ үнэхээр одоо зүйтэй санаа зүйтэй зөвлөгөө гэж миний хувьд бас үзсэн. За тэгээд энэ бүлгийн байдлын одоо бүлэгт маань бас их чухал бөгөөд их одоо анхаарах ёстой нэг сэдв байсан нь порно гэсэн хэсэг байгаа. Тэгэхээр яг энэ порногийн талаар манай эцэг эхчүүд донд
харилцдаг хүн маш цөөхөн байдаг бахаа гэж миний бол бодсон. Тэгээд бид нэр одоо тэ интернет орчинд бид нэр одоо ингээд таанаас хурж олдог болсон тий утаснаас интернетэд орж олдуулсан компьютерч байдаг ийм үе рүү үед. Тэгээд бидний хүүхдүүдтэй одоо интернет орчинд орж байгаа хараа хяналтыг таахгүй гэж шалтгаалаа тий хүүхдүүд маань хөгөөд маань порно сайт руу орох эсвэл зүгээр үзэж байгаа тоглоонд нь хүртэл ингээд спам байдлаар одоо айгүй олон тийм порноны одоо спамууд ирдэг болсон. Тэгэхээр эндээс эцэгчүүд маань хөгөөдөө порногоос хамгаалах хэрэгтэй гэж одоо хэрэгтэй байгаа. Тэгээ энэний шалтгаан нь юу гэсэн үг гэхээр хөгөөд хэтэрхий одоо тий багасаа порно сайт үзээд үзнээрээ эсэргээрээ энэ нөгөө цаашлаад ирээдүйн одоо биеийн амьдрал нь гэр бүл зохиохт нь асуудал үүсгээд байна гэсэн маш олон судалгаанууд байдаг юм байна. Тэгээд яагаад гэх шалтгаан гэхээр порно маань хэтэрхий амьдралаас хоол хүчирхийлэх агуулсан ийм байдаг. Тэгээд энэ эсэргээр нөгөө хөгөөд бутаа том болоод тий бэлгийн халтанд ороод ирэхээр нөгөө багаасаа үдээд харсан тий порнотой яг бодит амьдрал дах бэлгийн халтанд өөр байгаад ирэнгүүт хөгөөд тэрнээс тааламж эрэгтэй хүн тэрнээс тааламж авах болдог. Тэгээд баян ингээд порно үзээд ахаар одоо хөгөөд маань буцаад одоо өсвөр насны хөгөөд охтуудтай харилцаа үүсгэж чаддаг. Охтуудтай ингээд харилцаа тогтоож чаддгүй болчтой. Тэгээд баг охтуудтай харилцаа үүсгээс интернетээр ороод порно үзэх нь илүү тааламжтай байдаг гэсэн ийм хүртэл ингээд судалгаа асуумжууд хүртэл байд юм байна. Тэгэхээр ирээдүйд хүүхдийнхээ амьдралыг тий бэлгийн амьдралыг илүү аж аргалтай тий байлгахын тулд бид нэр одооноос хөгөөдөө хамгаалах хэрэгтэй байна. Тэгэхээр бид нар эцэгчүүд бид нар юу хийж чадах вэ гэхээр тий одоо порногийн талаар сөрөг нөлөө хөгөөдтэй ярилцах уулгаж нууж хаалгүйгээр за тэгээд энэс гадна илүү хэлбэр одоо арга хэмжээнд хөгөөдийнхээ унтахын өрөөнд хизээж компьютер битгий байрлуулаа гэсэн зөвлөмж байна. За ахаад нэг нь оройн хоолноос хойш буюу оройн цагаар хөгөөдийнхөө одоо уцтай байхгүй уцын тий гал тооныхоо өрөөнд тавиад өглөө болт байлгадаг ч юм уу. Ийм байдлаар бид нэр интернет хэрэглээгийн хянах хэрэгтэй. Дээрээс нь одоо юу гэдэг вэ тий хөгөөд хүүхдийнхээ интернет орж байгаа одоо тий орох зөвшөөрөл авч ордог тийм аппликейшнуд байдаг болсон. Тэгэхээр эцэгчүүд маань ийм аппликейшн байвал сонирхоод үзээрэй. Тэ хүүхдийнхээ утсан дээр байрлуулад хүүхдээ интернет орчинд орж байгааг хянах боломжтой юм байна шүү. Тэгэхээр энэ их чухал санагцсан. За одоо миний хамгийн одоо сүүлийн сонгосон 3 дахь бүлэг нь хөгөөд ба спорт гэсэн бүлэг байгаа. За тэгэхээр миний хувьд бол одоо яг миний хувь хүний хувьд бол спорт бол хөгөөд огцод хүртэл маш чухал нөлөөтэй гэж би хувьдаа үнэлдэг. Тэгэхээр яг энэ бүлэгт маань бас яг хөгөөд яагаад спорт чухал вэ гэдгийг тайлбарласан. Тэр нь үнэхээр их таалагдсан. За тэгэхээр нөгөө спорт гэдэг зүйл маань хөгөөдөд тий ганцхан тий бие бэлтрийн хувьд хөгжөөд зогсохгүй энэ сэтгэл зүйн хувьд хүчтэй тэгээд сэтгэл зүйн хувьд бол хүчтэй өөрийгөө ялан дэлдэг. За түүнээс гадна хамтын ажиллагаа буюу багаар ажиллаж чаддаг гэх мэтлээ маш олон зүйлийг спортоос хөгөөд сурч болдог. Тэгэхээр эцэг эхчүүд маань хөгөөдөө спортоор хичээлээрээ энэ бол зайлшгүй чухал зүйл шүү хөгөөд багаас нь. За тэгээд нөгөө спортоор хичээлнэ гэхээр эндээс хөгөөд маш олон зүйлийг сурч ойлгож болдог. Жишээлбэл эндээс юу хөгөөд сурч болох вэ гэхээр хамгийн эхлээд тэ таны хүүч нь хожигдож сурахыг яаж хожигдож сурах вэ гэхээр тэ хожигдоод уйлахгүйгээр тэ хин нэг уурандаа зохиж авахгүйгээр сквал хожигдохороо ингээд уурлаад цутаагаад гүйж авахгүй ийм буюу хожигдож сурахыг хөгөөж сурна. За дээрэс нь хожиж сурахыг буюу тэ хожихороо даруухан байдаг тэ хитрхи өөрөөрөө өнгөрдөг бахархаад ингээд өнгөрөөд бусдыг дорд үзэхгүй байхыг спортоос сурдаг. За дээрэс нь багийн нэг хэсэг буюу багийн тоглогч гэдэг хүүхд яда спортоор дамжуулж сурч алдаг. Өөрөөр хэлбэл бусдтай хамтарч ажиллаж сурна. Тэгээд өөрийнхөө хэмжээ хязгаарыг мэддэг. За тэгээд бусдын хүчин чармаалтыг ойлгож дэмжиж чаддаг. Ийм одоо чадваруудыг хөгөөд эзэн шин. Дээрэс нь хичээл зүтгэл гаргах ёстой байна гэдэг тийм ядарсан гэсэн тасгал сургуультай тогтмол хэрэгтэй байна. Хамгийн чанарыг хичээх хэрэгтэй байна гэдгийг хөгөөдтэй спортоор хичээлсэн ойлгох нэ. За тэгээд урт хугацааны тасралтгүйгээр тий тууштай байх зориг төвчээрийг хөгөөд олж авна. За тэгээд юу ч гэсэн бэ
хичээл сургалт хийснээрээ хүн сайжирч болдог гэдгийг ойлгодог. За тэгэхээр хөвгүүдэд маань спорт ийм олон зүйлийг багаас нь ойлгуул юм байна. Тэгэхээр эцэгчүүд маань хөвгүүдтэй тохирсон спортуудаар заавал хичээлүүлээрэй. За тэгээд гэхдээ спортыг сонгохдоо хөвгүүд ямар спорт сонгохдоо гэдгийг бас бодох шаардлагатай юм байна. За яагаад тэр вэ гэхээр сүүлийн үед зохиолч маань Австрали хүн байгаа. Тэгэхээр Австрали байгаа статистик цогцолтонд оруулсан байгаа. Жишээлбэл сүүлийн жилүүдэд спорт гэмтлэр жил дунджаар 10,000 хүүхдүүд эмнэлэгт ханддаг болсон байгаа. Тэгээд сүүлийн үед энэ дотроос нөгөө хүнд гэмтэл авсан хүүхдүүд тоон жилээс жил нэмэгдэж байгаа гэд ийм тоо баримтыг зохиолч маань хэлсэн. Тэгээд энэний шалтгаан юу вэ гэхээр нөгөө хүнд гэмтэл авдаг спортууд гэж байдаг. Тэгэхээр энэ спортуудаас ер нь бол аль болох татгалзах хэрэгтэй. За гэхдээ одоо татгалзах хэрэгтэйгээс гадна сонгохдоо итгэгчид маань бас бодолж үзэж сонгоорой гэж зохиолсон зүйлсэн байгаа. За тэгээд нөгөө спорт гэмтлийг ямар спорт сонгохоос гадна бас нөгөө хэтэрхий их хүүхдүүдийг тэг хооронд нь өрсөлдөж тэмцээн зохиоснод болж бас энэ спорт гэмтлүүд ихсэж байгаа гэж хэлсэн байгаа. Өөрөөр хэлбэл нөгөө хэтэрхий өсөлтөд ирэхээр хүүхдүүд өөртөөхөө тэг нөгөө эрсдлээ хянж чаддгүй. Дээрээс нь тэг өөрийнхөө хэмжээ хязгаараас авсан одоо аюултай үйлдэлүүдийг хийгээд байдаг. Энэ нь буцаад эргээд нөгөө хүнд гэмтэл авах нөлөөлд юм байна. Тэгэхээр нөгөө зохиолч маань хэлсэн нөгөө энэний гол буруут нь бол томчуудаа тий хүүхдүүд бол нөгөө өрсөлдөх хэсэг илүү хөгжилдөх дуртай байдаг. Гэтэл бид нар хэтэрхий их нөгөө тэмцээн уралдаан гэж хүүхдүүдэд өрсөлдүүлснээр нөгөө хүүхдүүдэд өрсөлдөөн тасгаад байдаг. Тэгэд энэ эсрэгээр хүүхдүүд гэмтээгээд байна гэж хэлсэн байгаа. Энэ тэгээд нөгөө энэ болохоор тэ спортоос ерөөсөө зохиолч нь хэрэгтэй. Спортоос би холдуулт гэж зүйлээгүй. Харин хэд их өрсөлдөөнгүйгээр спорт тэднийг тэ эрүүл мэнд сэтгэл зүйн хувьд эргээр нөлөөлдөг гэдгийг ойлгоод энэгээр хичээлүүлээрэй гэж одоо хэлсэн байгаа. За тэгээд энэ дээр болохоор яг нөгөө спортуудыг аюултай байдлаар нь ирэмбэлсэн байгаа 4 бүлэгт байгаа. Тэгэхээр хамгийн аюултай спорт болохоор регби одоо хэлсэн байгаа. Тэгэхээр одоохондоо бол манай Монголд бол регби одоо төдийлөн хүчтэй хөгжөөг байгаа. Австралид бол регби ямар хүчтэй хөгжсөн спорт гэдэг бол манай сонсогчдод бол мэдж байгаа хаа. Тэгээд 2 дугаар зэргийн аюултай спорт гэдэг нь болохоор хөл бөмбөг тий Америк хөл бөмбөг, Австрали хөл бөмбөг. За тэгээд бокс тэгээд мөсөн хоккей, шүүхөр, цанаар гулах зэрэгэд нь орд юм байна. За тэгээд 3 дугаар зэргийн аюултай буюу арай бага аюултайд нь дугуйн унах, хоккей хичээлэх. За тэгээд 4 дугаар зэргийн аюултай спорт нь сагсан бөмбөг, крикет, гимнастик, гар бөмбөг буюу волейбол, хөл бөмбөг гэх сквош гэсэн ийм спортууд орд юм байна. Тэгэхээр та эцэгчүүд маань хүүхдээ бол заавал спортоор хичээлүүлээрэй. Гэхдээ хүүхдийнхаа хичээлж байгаа спортыг хүүхдэд маань хэр гэмтэл одоо аюултай гэмтэл үзүүлэх нөлөөг нь бодолцож бас сонгоорой гэж одоо зөвлөсөн байна. За ингээд миний сонгосон 3 бүлэг бол дуусж байна. Тэгээд энэ дээр нэг юм нэмээд хэлмээр санагдсан. Энэ болохоор фантазиал гэдэг бүлэг дээр маань орсон. Алкогольны хэрэглээ гэсэн энэ бүлэг байгаа. Нэг хэсэг байгаа. Энэ тусламж гэсэн хэсэг байгаа. Тэгэхээр хөвгүүдийн одоо зарим эцэгчүүд одоо арх татварлахуунтай хэрэглээн дээр болохоор эцэг болгон өөр одоо бодолтой өөр өмлөмжтэй байдаг эцэгчүүд маань. Жишээлбэл зарим нь хүүхдээдээ жоохон багаас нь алкогол гэдэг зүйлийг ойлголоод багаас нь хамсуулах ёстой ч гэдэг юм уу. Гэтэл зарим нь хамсуулах ёсгүй гэсэн ийм өөр ойлголтууд байдаг юм. Тэгээд зохиолч маань сүүлийн үеийн судалгаануудаар болохоор хүүхдүүдийг 18 нас хүрснээс нь хойш арх татварлахуунтай хэрэглүүлсэн одоо амсуулж үзүүлэх нь зөвхөн тэрнээс нaan хүүгүүдэд хамсуулаад үзчихье гэж одоо боддог эцэгчүүд байгаа юм бол энэ нь буруу юм байна шүү. Яагаад тэгэхээр хүүгүүд 18 наснаас хойш ингээд арх татварлахуунтай амсуулж болно, хэрэглэж болно гэж одоо зааг тавьж өгснөөр өөрийгөө нөгөө том болохоор би нас биед хүрч байгаа юм байна. Хариуцлага хүлээх чадвартай болж байгаа юм байна гэд өөрийнхөө хийж байгаа үйлдэл болон тэрэнд хариуцлага хүлээх мэдрэмжийг хүүхдүүд авдаг. Тэгэхээр энэ дээр бас анхаарах хэрэгтэй байна. Тэгээд эцэг хүүхдүүд маань эцэгчүүд бидний тусгалт гэдэг. Тийм учраас эцэгчүүд нь хүүхдийнхээ хажууд арх татварлахуунтай хэрэглэдэг бол хүүхдтэй арх татварлахуунтай хэрэглээ өндөртэй хамааралтай болох магадлал тэр хэмжээгээр өсдөг. Тийм учраас
та хүүхдээ хаажууд те сексуал хүндээ уугаад байдаг те ойр орхон уудаг. Эсвэл хүүхдтэй те тэр онцолдог бол та ичиг шүүргээ маш бөө биелүүлж байна гэсэн үг юм байна шүү. Тэгэхээр ийм зүйлээс аль болох татгалзах хэрэгтэй юм байна. За тэгээд дээрэс нь хүүхд нийгмийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог, сайн дурын хөтөлбөрөнд оролцдог, спортоор хичээлдэг, урлагаар хичээлдэг байх тусам хөвгүүд арх сатурал хундааны хэрэглээ буй 6 цэмлээс аль болох хоол идэх юм. Тэгэхээр эцэгчүүд маань энэ дээр нь бас анхаарах хэрэгтэй юм байна. За ингээд өнөөдрийн ингээд бид хоёрын ярьсан 21-р зуунд хөвгүүдийг өсгөх номын маань 10 бүлэг мөн та бүхэндээ ярьж өглөө. За тэгээд эндээсээ Амка бит хоёр маань 5 хамгийн таалагдсан ишлэлүүдээ сонгосон байгаа. За тэгээд та бүхэндээ энэ ишлэлүүдээ одоо хэлж өгье. За манай Амка маань эхлэх үү? За тэгээ. За эхнийх нь гэр бүлийн хүчирхийлэл араар тавих гэрлэлтийн асуудлууд нь эмэгтэйчүүдээс болохоос илүүтэй эрчүүд хөвгүүдийг эр хүн болох аялалд нь сайн залаагүйгээс үүдэлтэй юм. Хоёрт нь бид өсвөр насныхны амьдралд хийх хамгийн муу зүйл бол тэднийг зөнд нь орхих явдал байдаг. Гуравт нь хөвгүүд юу болсон тухай ярьж тайлбарлахаас илүүтэйгээр бие махбодоор хариу үйлдэл үзүүлдэг учраас тэдэнд сэтгэл хөдлөлөө удирдах сурах нь маш чухал юм а. Дөрөвт нь ер нь эр хүн байна гэдэг нь эрч хүчтэйч аюул осол багтай, сахилгагүйч бусдыг боддог, адал явдал хайдагч хариуцлагатай байхыг сурахад оршино. Тавдах нь хэрэв бид тэдний хүссэн болгоныг биелүүлээд байвал тэд өөрсдийн гаргасан үйлдэлийн хохирогч болохоос гадна хэмжээ хязгаар гэдгийг мэдэхгүй, болохгүй гэж бодсон зүйлээ орхиод явах чадваргүй болдог. За үргэлжлэлийг бүжээ маань хэлнэ. Мик нэгэрэ. Мартсан юм. За их хүн хүүгийнхээ анхны хайранд байдаг тул хүүгийнхээ ертөнцийг тэр чигт нь удирдахыг хичээлгүйгээр хүүтэйгээ ийгдэг зөөлөн хүндэтгэлтэй бас хөгжилтэй хандах хэрэгтэй. Залуудах нь 5-аас 15 наснд ээжүүд хүүтэйгээ хамт байх цагийг чухалчлаарай. Ээжтэйгээ хамт байж сурснаар хүүгүүд охидтой эртний настай байх боломжийг суралцдаг юм шүү. Хүү ээжийн халамжнаас шууд эхнэрийн хайр халамжид чиглэх нь тийм чирүүл бас харилцаа. Хүүдээ бие дааж сундрах гэрийн ажил өөрөө хийж сурахад та туслаарай. Хэрэв та өөрөө хүүхдүүдэд үлгэрлэж чадвал ажлынхаа 50%-ийг хийлээ гэж үзээрэй. Харин тэдэнд тайлбарлаж өгснөөр үлдсэн 50%-ийг хийлээ гэж үзээрэй. Бид хүүгүүдийн амьдралд спорт том үүрэгтэй. Спортоор дамжин тэднийг өөртөө итгэл өндөрсөж, эрүүл чирэг, зан чанар нь тогтож бас бусдад хэрэгтэй хүн гэдгээ мэдэрдэг юм шүү. За тэгээд энэ ном маань ерөнхийдөө бол одоо надад бас онцолж хэлмээр таалагдсан нэг зүйл нь юу вэ гэхээр одоо бүлэг болгоны төгсгөлд нь болон одоо зарим нэг хэсгүүдийн төгсгөлд нь тусламж гэж хэсэг байгаа юм. За тэр нь өөрөөр хэлбэл тий яг одоо тухайн сэдвийн хүрээнд магадгүй уншигчдад асуулт байвал тий яг тэрэнд нь хариулсан юм шиг тийм хэсэг байгаа нь маш их таалагдсан. За нөгөөх нь болохоор бүлэг болгоны төгсгөлд бас нөгөө товчхондоо гэдэг одоо хэсэг байгаа. Өөрөөр хэлбэл тухайн бүлэг тухайн сэдвт яг товчхондоо юу ярьчваа гэдгийг маш гоё багцлаад ингээд оруулсан тий. За тэгээд нөгөө нэг зүйл нь болохоор яг бүжээгийн хэлсэн зүрхнээс гарсан түүхүүд гээд тухайн сэдв болон тухайн гарчигтай холбоотой түүхийг тий энд гоё хуваалцаж маш их таалагдсан. Ягаад ч юм нэг тийм одоо нөгөө яг тэр хэсгийг уншаад нэг тийм дутуу ойлгоцсон ч юм уу зүйлийг нэг баттгаж өгöd байгаа юм шиг санагдсан энэ хэсгүүд нь. Тийм тэгээд тэр тэгээ нөгөө нэг зүрхнээс гарсан түүхүүд гээд яг нөгөө нэг тэр хэсэг нь бас нөгөө яг тэр бүлэгтэйгээ тэр ярьж байгаа сэдвтэйгээ холбогдоод байгаа болохоор нөгөө яг бодит түүхүүд учраас илүү ингээд нөгөө ойр буулгаад тий яга зүйлээ ойр буулгахын туслаа тэр нь бас их таалагсан надад. Харин тий.
За тэгээд ном маань бол одоо хөвгүүдтэй ээж аавууд бүгд авч унших ёстой. Заавалжгүй авч унших ёстой ном юм байна гэж бодсон. Энэ номыг би нөгөө өмнө нь номын дэлгүүрүүдээр явж байхдаа хараад тухайн үед одоо энэ зурагнаас нь хараад сонсогчд манаас харж байгаах те юм 3 одоо өсвөр насных юм шиг те одоо 6-аас нэг 10 насны 14 насны хүүхдүүд байхаар миний бодлоор нэг тийм том хүүхдүүдийн тухай юм шиг санагдаад байдагс байхгүй юу. Тэгтээ одоо юу гэдэг би нөгөө нэг арай нэраа хүүхдтэй байхдаа ч юм уу харчаал за яг хуу дараа авч уншия гэж хойшлуулад байсан. Тэгээд яг подкастаараа аваад ингээд уншсантаа бүр маш их баяртай юм. Тэгээд бүр бараг л эртхэн уншихгүй яавдаа гэж бодож харамссан. Тийм. Би айгүй олон нөгөө ихнээс явж юм уу тий найзуудаа эхтөө хүүхдийг тий нөгөө ойлгоход өсөхөд жоохон эхтөө хүүхдээс шал өөр гэж сонсч байсан. Тий охинтой үүдтэй ихнээсээ тэгээд энэ номыг унсныхаа дараа за тэгээд бид нар ч нөгөө өөртөө эмэгтэй хүмүүс тэгэхээр эхтөө хүний ертөнцийг мэдтгүү тий юу тулж яаж ямар мэдрэмж авч өсдгийг тэгэхээр нөгөө яг тэрийг ойлгохгүй яг хөвгүүдтэй болцоо тий нөгөө өсөхөдтэй охтуудаас хэцүү юм байна гэд бодож байгаа хүн бүр заавал унших ном юм байна тий. Хүүтэй ээж болгон унших ном. Гэхдээ энэ ганцхан ээжүүдийн хол биш юм шиг байгаа. Биш юм шиг бэ. Ер нь биш. Юм шиг биш бүр юу биш. Болгон бас унших ёстой ном юм байна. Яа тий яг үнэ. Яагаад тэгэхээр өмнө бас битээр ярьсан тий. Аав нар бас энэ хөвгүүдийнхаа хөгжил одоо хүмүүжил ихээхэн нөлөө үзүүлдэг тэр хүн байдаг шүү. Тийм учраас юусоо би хамаагүй те би нэг хаа нэг ганц дуртай гэж бити бодорой гэдгийг дахин бас сануулъя. За тэгээд номын төгсгөл хэсэгт бол нөгөө хүүсийн ялгааны талаар бас бичсэн те. Яг охин хүүхдийг яг ингэж өсгөнөө. Хөвгүүдийг бол яг ингэж өсгөх ёстой. Өөрөөр хэлбэл охин хүүхд эрэгтэй хүүхдтэй хоёрыг өөр өсгөх ёстой гэж одоо ихэнх хүмүүс ярьдаг. За гэхдээ зохиолч энийг бол би бол өгөөсгөж чадахгүй гэсэн байгаа юм тий. За энэ зүйлүүдийг нь бол өгөөсгөж болно. Тэгээ заримтай нь бол би санал нийлдэгэ гэсэн. За жишээлбэл зүгээр хамгийн энгийн жишээн дэрхэд охтууд угаасаа хөвгүүдээс илүү унших юм чадвартай байдаг. Хөвгүүдээс унших чадвараараа охтуудаас 3 дахин бага байдаг гэж байгаа. За тэгээд энэ нь бүр насан туршдаа үргэлжилдэг гэж байгаа байхгүй юу? Хизээч өөрчлөгддөггүй. Тэгэхээр угаасаа одоо юу гэдэг тэрийг магадгүй уншиж мэдсэн судалгаагаар бүр тогтоогдсон тийм. Тэгээд тохиолж бол тэгж аахгүй энэ одоо ч тийм ирээдүйд ч тийм байна. Тэгээд хамгийн гол нь энийг одоо та уншиж мэдчихэд за угаасаа манай эрэгтэй хүүхд юм чинь уншдаггүй юм чинь ном уншуулад яах вэ гэдэг ч юм уу. Тэгж зүүнд нь хайж юусоо болохгүй шүү. Харин ч номны талаар ярилцдаг, хамтдаа шин содон зүйлийг уншиж танилцаа түүнийхээ тухай ярилцдаг ч юм уу байж ич энэ нь өөрөө бас танаа хүүгийн одоо хөгжил болоод хүмүүжил бас тодорхой хэмжээнд нөлөөлж байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй шүү. Тэгэхээр яг өөр арга барилуд байж болно. Гэхдээ өөр байлаа гэд бас зарим зүйлийг шууд ор тас хайж болохгүй гэсэн санааг л гаргасан байлээ. Тийм тий. За тэгээд энэ их гоё ном байлаа. Маш одоо сурах зүйлс ихтэй. Яалтчгүй бүжээ бит хоёр өөрсдөө хүүтэй болохоор битэрт бол маш их таалагдлаа. Тэгээд сонсогчдоо бас санал болгомоор байна. Заавал авч уншаарай гэж хэлмээр байна те. Бүх номын дэлгүүрүүдээр таалагдж байгаа. За тэгээд ийм гоё номыг бас орчуулан гаргаж байгаа хамт олонд бас баярлалаа, талархлаа гэдгээ бас хэлмээр байна. За тэгээд дараагийн ном маань ямар ном байх вэ? За дараагийн ном маань 21-р зуунд охтыг өсгөх гэсэн ном байгаа. Тэгэхээр энэ зохиолч маань одоо дараагийн бүлэг ном гэсэн үг байгаа. За тэгээд тэр номыг уншаад одоо та бүхэндээ ярина гэдэгтээ бүр ингээд маш баяртай байна. Тэр өдрийг төсчээ түлээж байна. Харин тий. За тэгээд бит хоёроос ойрдоо жоохон ажлын ачаал ихтэй тэгээд 2 дахь өдөр оруулах байсан подкаста 3 хоногийн дараа оруулж таарж байна. Тэгээд тавхыг хүлээл гэсэн дуучлаараа дараагийн удаа яг хугацаанд 2 дахь өдөр оруулаад явна. За тэгээд дараагийн дугаар хүртэл баяртай сонсогчдоо бүгдээрээ цаг мөчөө сайхан өнгөрүүлээрэй. Баяртай.
За баярлалаа бүжээ. Баяртай. Баяртай.